That's what Мэдэн мэрийг зовлон болж ирсэн юм аа. Тэгээд тийм боломжууд аваад тэгээд юу эрхэм баабаас эхлээд эрхэм гам болдоос эхлээд Монголтай ярьжлаа. Гэхдээ бас юм хэлэхгүй болохгүй байна. Олцооч болж олимпизмын залчин бол олцооч болж үү. Олимпиад болох нь чухал биш. Арчлын тухай бид ярьдаг болж, мэддэг болж. Ер нь яг нэрэнд бол арчил гэж нэр нь байхгүй л дээ. Ганцхан юм. Төгдхөн бол тэр ууландаа салдаг болох хэрэгтэй. Хятад хүн тэр тариан талбайдаа илжиг болох хэрэгтэй. Монгол хүн бол энэ Төв Азийн нөлөөт морь болох хэрэгтэй байхгүй. Энэ эрхийг л хэвээр нь байлгах гэж байна. Энийг л арчил гэж хэлнэ. Түүнээс Америкийг дагаад Америкаас иш татаал байх бол хувийн явдал. За Монголч өөрөө бас ганцаараа мундаг юм биш. Бүх үндэстэн, бүх улс хамтаараа өөрийнхөө хоолойгоор дуулж, өөрийнхөө мөнгөөр жиргэж байвал энийг л арчил гэж хэлсэн юм аа. За дээр нь ардсан улсын түүх амжилттай сайхан бүтэлч байна. Сайхан зохиогдож байна. Би энэ дээр бас хоёр үг хэлэх хэрэгтэй юм аа. Ардсан улсын түүхэнд нэртэй үлдэх хүн бол нэг хоёр хүн юм. Би энэ зориуд нэг хүний онцлог хэлэх гэж байна. Би бол тийм даатгар хүн биш. Миний нэрлэгч байгаа хүн бас хүн даатгар болдог хүн биш. Хэрвээ 87-8 онд өнөөдөр энэ сууж байгаа хамгийн том бөгөөд хамгийн жижигхэн нэг их хүмүүс бүүмарт матуус сүн гэж бичээгүй бол ардсан улсад Монгол нэлээд хойшлох байсан. Мэдээж ирэх байсан. Гэхдээ 89 онд ирэхгүй байсан байхгүй юу? Нэг хоёр тэгвэл иргэн ламжиг гэдэг хүнийг энэ заавал ордох хэрэгтэй. Тэр хүн оюутнуудыг өдөөгөө бол Улаанхүү гэдэг залуу бас энд ордох хэрэгтэй. Өнөөдөр хойш 40 сайдаас сууж байгаа Ганбаатар хүнд ордох хэрэгтэй. Ийм амин сүнсийг тээгчнэ судсаа тийм ээ генерийн тээгчнэр байсан байдаг байх учраас өнөөдөр бид арчил гэж олон долоо ярьж байгаамаа. Jens Weisslov гэж миний үеийн намайг 80-аад онд Германд оюутан байхад трамплины олимпийн авраг байлаа. Жижигхэн залуу. Бараг энэ шиг. Спортын тайлбарлагч нь тэр залуу гайхалтай гэж хэлсэн. The große kleine große гэж. Энэ жижигхэн мөртөө агуутан амтан энэ агуутан мөртөө жижигхэн битээ гэж хэлснийг бас дурдмаар байна. За Берлиний ханыг цагаан харин хүртэл энэ орон зай цаг хугацаанд бол коммунизм гэж аимшигтай юм байсан. Бид өөрсдөө бүтээл. Бидний үе Баабрын хэлснээр Тэнгэрт явж дууссаны дараа Монголд арчил хэрэгжлээ гэдэг юм үнэн болоосоо хэрэгжиж эхэлнэ. Энийг би бас хэлэхтэй маань нэг бодож байна. Арчлууд тупикт орцсон. Ганцхан зам бий. Миний ихний хэлсэн үг. Үндэстэн болгон өөрийнхөө жирэх ёстой. Ингэрэл арчил энд бий бол. За төгсгөлд нь өнөр баярт ихээр талархаж байна. Өнөр баяр шиг залуус бидний ард байгаа өөрөө үйл явц. Энэ өөрөө арчил. Өнөр баярын хэмжээний залуус байвал нөгөө канондар гадаг шиг хомнисгүй байгуул шамархан байдаг гэдэг шиг юм шүү дээ. Тэгэхээр өнөр баярт талархаж байна. Хатан бод минь болоогүй байна. Юм үз, юм сонс, чамд ямар ч ярих чадвар алга, илтгэх чадвар алга зөв ойлгоор ууртаарай. За Монгол Швейцар дугаа хөгжинэ гэж тэр өнгөрсөн мянганы сүүлийн зууны эхэнд нэг эрхэм хүн хэлсэн мөрөөд юм. Монгол Швейцар дугаа хөгжих хэрэгтэй. Швейцарын агуун тэндэл нэг. Эсэл дүрнэгд нь
Амьсгал дүүл нэг бол хэнийч бодлогыг өөртөө оруулахгүй гэсэн үг. Бас өөрийнхөө бодлогыг хяндж болохгүй гэсэн үг л дээ. Ингээд мартсан уусгалыг эхлүүлсэн өнөөдөр зарим газар өсөхөө болсон, зарим газар өстэй болсон эрхэм нөхөдөө гүн надад хэлж байна. Үндэсний эрхтлийн холбоог үндэслэн эрхэм нөхдөийн нэг нь сууж байна. Ардсан судлалын хөтөлбөрийг үндэслэн эрхэм нөхдөийн маань 20 сууж байна. Монголын ардсан холбоог үндэслэн эрхэм нөхдөийн маань зарим нь сууж байна. Та бүхэнд ардсан онцлог хэмжээний ойн мэндийг баяртай бөгөөд харамсалтай илэрхийлье. Монгол оюун толгой молгоо гэдэг эргүүлээд явах юм бол тэгээд удахгүй Баабарын эхний гашуун хаснаар бол сүнэж мэднэ. Бид Монгол орон байвал сүнэхгүй байж мэднэ. За баярлалаа.